За өнөөдөр бид нар төсвийн өрөө ярьж байна. Үндсэндээ сүүлийн 10 жил Монгол улс энэ 2012-оос 2016 оны зандаа үгийн инх болд орохтой парламентын Монгол улсад авч үлдсэн энэ 5 толгойн бүлэг ордын орлогоор амьдарч байна. За тэгээд төсвийн өрөөний мэдээллийг харахаар төлбөрийн тэнцэл бол эхний 6 сард бол 462 сая Америк долларын алдагдaltaй байгаа юм. За валютын нөөц бол 304 сая $, багассан байна. Энд чинь юу гэсэн үг вэ гэвэл доллар өснө, өргөн иргэлээний бараа бүтээгдэхүүний үн өснө, ард түмний амьдрал хүндэрнэ гэсэн үг ээ. Тэгэхээр эх жилийн төсвийн энэ төлбөрийнхээ тэнцэлд юу нь яаж анхаарах гэдэг юм бэ? Тухайлах юм бол дөнгөж сая би 5 бүлэг ордыг дурдлаа. 5 толгойн бүлэг ордын лицензийн талбай 4.1% эзэлдэг мөртлөө хүрэн нүүрсний 8%, коксч нүүрсний 9%, нийт баталгаатай А нөөцийн 32-оос 34% нөөцийг эзэмшиж байгаа ухаан худгийн орд тэнд үйл ажиллагаа явуулж байгаа Energy Resource компани. Энэ компани гадаадад зарж борлуулж байгаа нүүрсний орлого нь Монгол улсын төлбөрийн тэнцэлд юу нөлөөлж ийн үгүй юу? Энэ төлбөрийн тэнцлээ эерэг болгох дээр өөр ямар нэг арга хэмжээ авах юм уугүй юу? Нэгдүгээр асуулт. Хоёр дахь асуулт. Уржигдэр Лондонд энэ оюу толгойн арбитрийн шүүх хурал эхэллээ л дээ. Ковидын үед үндсэндээ 1,80 гаруй төгрөгийг аваад тараацсан. Одоо ингээд шүүх хурал нь явж байна. Үндсэндээ шүүх хурлын явцад нотлогдсон цугларсан нотлох баримт бүх зүйлээс энэ гэрээ бол ерөөсөө Монгол улсад асар их алдагдaltaй болсон юм байдгийг тодорхой болцсон. Манай Саавгийн Ганбаатар гишүүний 20 жил ярьсан зүйл үнэн болох нь нотлогдсон. Ийм баг. Тэгэхээр хэрвээ энэ арбитрийн шийдвэр Монголын талд ашиггүйгээр гарвал энэ төсөвт чи яаж нөлөөлөх юм? Энэ талын тооцоол байгаа мó? Манай Жавхлан сайд санаачлага гаргаад ажлын хэсэгт бас урьдчилаад энэ асуудлыг шийдвэрлэх тал дээр нэлээд олон алхам төлөвлөд явж исэн. Харамсалтай нь энэ арбитрийн хуралдаа тулаад маргаандаа тулчлаа. Энэ асуудлыг урьдчилж ярьж исэн энэ арга хэмжээнүүдээ бидний үед ажлын хэсэг байгуулад явж исэн арга хэмжээнүүдээ авч хэрэгжүүлж болохгүй байсан юм уу? За одоо ингээд нэгэнтээ арбитрийн шүүхийн шийдвэр ингээд эсрэг талд Реогийн санснаар Монголын татварын байгууллагын тавьсан тэр татварыг төлөх үндэслэлгүйгээд гарчих юм бол цаашдаа энэ төсөвт чи юу яаж нөлөөлөх юм тооцоо байна уу? Дээрээс нь оюу толгойн мөнгийг Монголын банкаар дамжуулдаг болъё гэж олон жил яриа хэлцсэрэнд. Алтан гэрэл гишүүнд 1 минут. Энэ олон жил оюу толгойн мөнгийг Монголын банкаар оруулъя гэдэг чинь ерөөсөө төлбөрийн тэнцэлтийг л сайжруулах гэдсэн зүйл шүү дээ. Энэ зорилт маань одоо мартагдсан уу? Ерөөсөө яриахаа болцсон уу? Бид нар буугаад өгцөн үү? Ер нь цаашдаа төлбөрийн тэнцлээ сайжруулахдаа ямар арга хэмжээ авах вэ гэсэн эдгээр асуултууд хариулт өгнө. Учрал сайд хариулъя. За төлбөрийн тэнцэл алдагдaltaй байна гэдэг бол мэдээж валютын нөөц бууруулахыг л илэрхийлж байгаа. Тэгэхээр төлбөрийн тэнцлийн алдагдал бол мэдээж одоо зөвхөн манахаас гэлтгүү дэлхийн зах зээл дэх нөөц төмрийн үн буурсантай холбоотой болж байгаа мэдээлэл. Яг хамгийн сүүлд авсан мэдээлэл буюу 25 оны 7 дугаар сарын байдлаар төлбөрийн тэнцэл бол 284 сая Америк долларын алдагдaltaй байгаа. Тэгэхээр засгийн газрын зүгээс бол энэ төлбөрийн тэнцвийг бууруулах үүднээс Алтан гэрэл сайд бидний үед сангийн сайдын анхалж исэн энэ экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсэг бол ажиллаж байгаа. Тэгэхээр энэ ажлын хэсгийг бол бас өнгөрсөн хугацаанд ажилуулж энэ экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр зохих одоо шийдвэрүүдийг гаргасан. Өнөөдөр бол урсгал тэнцэл бол 7 сарын байдлаар бараг 1.9 тэрбум долларын алдагдал төрсөн. Цаашдаа бол бид нэр хэрхэн одоо энэ валютын нөөцөө хадгалах вэ? Энэ бууруулахаас сэргийлэх вэ гэдэг бол хамгийн чухал. Тэгээ үүнийг хийхин тулд мэдээж нүүрсээ бол бид нэр одоо биржээр арилжаалах хэрэгтэй. Биржээ бол одоо сайн дэмжих хэрэгтэй. За зис төмөр алт гээд одоо үнэн бас өсөж байгаа хүлээлттэй байгаа энэ бүтээгдэхүүнүүдийг бол экспортлох чиглэл рүү хандуулна. За мэдээж одоо бусад одоо газрын ховор
ашиглах чиглэлээр бол арга хэмжээнүүдийг бол авж байна. Тэгээ өмнөх засгийн газрын үед хэрэгжүүлж исэн ажил бол бас үргэлжилж байгаа. За ер нь бол биржийн хуулийг бол бид нар ягштал мөрдгөл ёстой. Тийм учраас биржийн хуулиа ягштал мөрдөнө. За дээрээс нь бол мэдээж энэ валютын үзэн хадгалахын тулд зайлшгүй одоо хоёр дахь арга бол гадаадын хөрөнгө оруулалт. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд бол гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг Legal Info дээр тавьсан. За үүнтэй холбогдуулаад эдийн засгийн эрхчлөөний хууль бас одоо олон нийтээр хилцүүлэг явуулж байна. Ингээд их хуралд оруулж ирээд гадаадын хөрөнгө оруулалтаа батлаад арга механизмыг тодорхой болгоод хөрөнгө оруулагчдаа хамгаалдаг, хөрөнгө оруулагчдын эрх ашигыг одоо зөрчихгүй байх чиглэлээр бол одоо ажиллах ёстой. Ингэж ижил одоо энэ цаашдаа төлбөрийн тэнцлээ сайжруулж бол явах нь бол дамжиггүй. Тийм учраас бид их олон жил ярьлаа. Гадаадын хөрөнгө оруулалтын хуулиа гаргая гэж. Тэгэхээр энэ гадаадын хөрөнгө оруулалт төр ямар нэг ус төржилтгүйгээр энэ хуулийг батлан гаргах ёстой. За ингэж иж урагшлна. За мэдээж одоо энэ чинь экспорт дээр тэр импорт дээр тэр засгийн газрын зүгээс бол чөлөө тодалтааны хэлэлцээрүүдийг зөв явуулах чиглэлээр бол ажлуудыг өрнүүлж байна. Сая 200 сая хүнтэй зах зээл дээр бүтээгдэхүүнүүдээ гаргах, гайлын тарифыг одоо харилцан хөнгөлөх чиглэлээр Евроазтай гэрээнд бол гарын үсэг зурсан. За одоо 5 парламентаар орно. Дээрээс нь Японд байгуулсан чөлөө тодалтааны хэлэлцээрийг бол эргэж харж сайжруулах, зарим бүтээгдэхүүнүүдийг хасах, зарим бүтээгдэхүүнүүдийг нэмэх ийм шаардлагатай бол ажлууд бол биднийг бас хүлээж байна. За мөн боловсрол үйлдвэрүүдэд дэмжихээс өөр арга зам байхгүй. Тийм учраас гангийн үйлдвэр, за одоо энэ зэс боловсруулах үйлдвэр, за алдсан шүүлэх үйлдвэр гэдэг энэ боловсруулах үйлдвэрүүдэд дэмжих чиглэл рүү анхаарлаа хандуулад ажлуудыг нь одоо хариуцаад явж байна. За мөн одоо энэ төлбөрийн тэнцээ сайжруулах дээр бол за экспорт, импорт дээр бол шаардлагатай одоо богино хугацаанд хийж хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг бол шатлалтай хийгээ явж байгаа. Баялагын сан дээр бол өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажлууд үргэлжилж Бямцог сайд одоо энэ хэлэлцээрүүдийг бас ахлаад ажлуудыг бас явуулж байгаа. Тэр ухаан удгийн асуудал төр чирэг хэлэлцээр эхэлж байгаа гэдэг хэлье. За Алтан гэрэл сайдын асуултанд хариулъя. За оюу толгойн хувьд бол бас хангалттай манай төлбөрийн тэнцлийн мөнгөний урсгал дээр орж ирдгүй маа. За өмнө нь бол нэг удаа 2010 өмнөх нь олон улсын валютын сангийн хөтөлбөрийн үед шүү дээ 17 оны үед нэг удаа тогтоол ороод за мөх одоо мөнгө урсгал нь Монголын банкудаар санхүүгийн байгууллагуудаар явуулъя гэдэг ийм залт орсон боловч хурал дээр дэмжигдэг гарсан. Тэрнээс хойш яг нь хэвээрэл яваад байгаа. Зөвхөн дотоодын хэрэгцээнийхээ цалин улс одоо дотоодын худалдаа авалттай шаардлагатай мөнгө нь улирлаар сараар орж ирээд. За тэр нь бол мэдээж одоо төлбөрийн нэмэлтээр тусгагдана. Тэгэхдээ уг нь шаардлагатай бүх борлуулалтын орлого нь манайхаар явдаг болвол Чахлан сайд нэмж 1 минут өгье. мэдээж төлбөрийн тэнцэлтээр бол хангалттай бас бидэнд хэрэгтэй юм орж ирэл тэ харамсалтай тэгж явахгүй байна. Оюутлогын хувьд. За арбитрийн шүүх маань нэлээд ойртчлоо. За бид мэдээж одоо муу сценараар тооцож явах ёстой бас. Тэгэхээр нэг ихний 57 тэрбум төгрөгийн одоо татварын өрн төлбөр нь орж ирээд манай төсөвтөр орж ирээд тэр нь одоо төрийн сангаар дамжигдаад ингээд зарцуулагдаад явцсан байна. Хэрвээ муугаар бодоод одоо нөгөө талд гарах юм бол энэ хоёр төлбөрийг бид буцааж төлөх ёстой. Буцааж төлөх ёстой. За ийм л эрсдэл ирнэ. За ухаан удгийн үед бол тэр мөнгө урсгал юмыг нь би сайн хэлж мэдэхгүй байна. Энэ дэр одоо хэлцээр хийж байгаа асуудлууд дамнар сайд эрдлэр мэдж байгаа зүйл байна уу? За Дамдням сайд. За Бямцог сайд хариулъя. За стратегийн 2007 онд батлагдсан ордууд дээр төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох эсвэл түүнийг бас ашигт малтуулын нөөц ашиглалтын төлбөрөөр орлуулах асуудлыг шийдэх бүрэн их оролд байгаа. Засгийн газар тодорхой чиглэл өгсөн. За үүний дагуу засгийн газар ажиллаж байгаа. За энэ хүрээндээс Орон майнинг компанид хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан.
За одоо бус дордууд дээр бид нар бас Эрдэнэтийн зэсийн овоолго дээр үйл ажиллагаа болж байгаа компаниудтай хилцэх ажлыг хэлсэн явж байгаа. За маргааш энэ нүүрсний 5-7 бүлэг орд, нарийн схватын бүлэг орд үүнтэй холбоотой стратегийн орд эзэмшиж байгаа, ашиглаж байгаа компаниудтай хилцэх ажлыг маргааш бас бид хилцэлд урьсан байгаа. Энэ ажлуудаа тухай эхэлнэ. Энэ хүрээндээ үндсэндээ бид нар 34% төр эзэмших үү? Эсвэл одоо ашигт стратегийн ордын 34%-ийг төрд авах, эсвэл ашигт малтмын нөөц ашигын төлбөр орлуулах. За ингэснээр үндэсний баялагын сан өсгөж арвижуулах. За үүнтэй холбоотойгоос ард иргэд бас байгалийн баялаг өгөөжийг хүртэх үндсэн хуулийн заалтыг амилуулж хэрэгжүүлэх. Энэ бодлогыг бас өмнөх засгийн газрын үед явуулж байсан. Одоо ч яг энэ бодлогыг үргэлжлүүлж байгаа. Нэлээд одоос эрчимтэй бас ажиллахаар энэ ондоо багтаагаад тодорхой бас үр дүн гаргахаар бид ажиллаж байгаа. За стратегийн ордуудын хил заагтай холбоотой асуудлаар аж үйлдвэр иргэд соёлын сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Энэ дээрс дамжны сайд нэмэлт мэдээлэл өгөх үү? За дамжны сайд нэмж хариулъя. За би аж үйлдвэр эрсдэлгийн яамны одоо хамгийн сүүлд хийсэн 22 оны 6 дугаар сард хийсэн одоо улсын нөөцийн нэгдсэн тоо бүртгэлд бүтгүүлсэн буюу техник эдийн засгийн үндэслэлийг одоо ухаан удаг уурхаан тухайд гаргаж өгье. Ухаан удгийн орд гэж бол байдаггүй, 5 толгой орд гэж байдаг. За нийт 34 жилийн хугацаанд ашиглагдах энэ уурхаагаас улс орон нутгийн төсөв төвлөрүүлэх орлого бол 10 их 80 600 тэрбум төгрөг юм байна. Тэзүүгээр тооцоолсон нь. За нийт борлуулалт нь бол 67 их 80 626.7 тэрбум. Ажлын байрны тоо 1900. За жил төсөвт оруулах орлого 313.5 тэрбум төгрөг. За тийм л одоо тэгээд А зэрэглэлийн нөөц бол 479 сая тонн, Б зэрэглэх 29.2 сая, С зэрэглэх 68.5. А, Б, С гэдэг нь А нь хамгийн сайн судлагдаж баталгаажсан нөөц гэсэн үг.